би нэг эсрэг төрөлт олж үзмээр байдаг. Бэлгүүн бол амьдралдаа хотны хамраас цус гаргаж үзээгүй тийм л дүрд байгаа гэл. Тэгэхээр Монголын ажилд оролцоод баг бэлгэнд нэм дүр авсан юм шиг ер нь нэг иймэрхүү тийм яриа мэрсэр гараад байсан. Одоо болохоор бид нар Бродвей буюу зорилго нь одоо яг спортоор ярих юм бол олимпиад явахаар бэлтгэж байгаа. Мэдээж хүн л юм чинь нөгөө дандаа гоё юм авсаар агаад тэр чинь өөлн, шаналн за тэгээд тэр чинь зөвхөн надад биш миний хүүхд рүү дайрч байгаа юм. Бүх хүмүүст зүгий зэгэмэний энэхүү бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Хүмүүс харин тийж бодд юм аа. Би тэгтээ нөө ихрийн орд тахгүй тий ихрийн орд болохоор юм нэг юм янз янз болоод байт юм аа өөрөө. Заримдаа нэг юм аюу хөвчлөлтэй, өөдрөгтэй бүх юмыг аюу гоёор харал. Заримдаа сэтгэлээр унаал бүх юм болж бүтэхгүй санагдал орондоо шигдэл янз сингл хүмүүс ер нь дийлэх намайг яг сингл эйдэс төр. Тэгтээ би одоо ингээ өөрийгөө ажиглаад тахаар манай дотны найзууд яг чи тэр сингл эйдэсэн гэрлээ шүү гэдэг байхгүй. Пүүр нэг зориггүй, зориггүй, хямаргүй, нэг сүрсүүлдгүй эмхтэй хүний гар харсан. Тийм үү? Хорхом намайг өдөөднө аа. Тэгээ би яг дотн байдаг намайг надад ингээд юм дотн орчин бүрдсэн тохиолдолд би яг тийм байд юм шиг байна. За тэгэл одоо ингээд яриа сууж байгаа нь болохоор шал өөр ингээд нэг юм хүн болгоно нэг юм тухайн одоо орчиндоо тэ танихгүй хүн дээр очичоод шууд ингээд яриад ах шиг гэрлээ чинь бас эвгүй штэ тэр төр чинь хүмүүсийг эвгүй айдалд оруулна тэ ямар азар нэг оронд орохоос өмнө хогийг таньсан тэ хамаа намаагүй бодохгүйгээр ярина тэгэхээр одоо бас миний нас хэдэлээ тэгэхээр ер нь жоохон бодоод жоохон даруухан болоод байгаа юм шиг үлээ. Тэгээ найзуудынхаа дунд бол яг тийм. Цум цаг залуунаас 2 өнгөрлөө. Одоо энийг саяхан нэг сонгуулийн үеэр ингээл нөгөө одоо сонгуулийн ажилд оролцоод баг бэлгэнд нэм дүр авсан юм шиг ер нь нэг иймэрхүү тийм яриа мэрсэр гараад байсан. Тэгээ одоо ингээд яг хэлэхэд би Америкийн нэгдсэн улс магистраа хамгаалаад сургуулаа төгсөж ирээд 2019 онд яг Монголд өнгөж ирсэн. Тэгээд Монголд ирээд шууд хувьсэл продакшны ноён эмэгтэй гэдэг киноны зураг авалтанд шууд орсон зунаа. Тэгээд ноён эмэгтэй бид нар 45 хоног дарханд байрлсан. За тэгээд тэр байрлаад бид нар зураг авалт хийх явцад урнаагч надад хэлж ирсэн. За ингээд Hero Entertainment ийм жүжиг тавих гэж Бавгийн лав сургуулийн жүжиг Hero Entertainment анхудаа жүжиг тавих гэж байна. За тэгээд их чинь бол шууд ингээд их хатандаа сонгогдсон юм байна. За баг хатнаа бол хайж байгаа юм байна. Тэгээд нэгэнд нь чи байгаа юм байна. Нэг надтай хамт 2 3 жүжигчнийг ингээд сонгон шалгаруулалт хийж шийдэх гэдээсэн юм л. Тэгээд ийм байгаа юм байна. Миний дүү хичээгээрээ. Тэгээд Hero Entertainment юм том production тий. Тэгэхээр одоо мэдээж маш гоё уран бүтээл болох нь тодорхой гэх. Тэгээд бид хоёр яг яриад хүү ямар гоё юм бэ гэд одоо чамтай угаасаа холбогдох байхаа гэд. Тэгээд яг дараа нь Hero Entertainment-аас менежер надтай холбогдоод за ингээд бид нарын чамааг энэ дүр дээр ингээд санал чи ингээд поро бөх боломж өгнө. Тэгээд бид нар дарханд байсан болохоор видео поро бөгж ирсэн. Тэгээд яг тамгагүй төрийн өөрийнхөө одоо гэрэл гүргэл гэд хатны одоо яг монологны хэсгийг видео поробороо имэйлээр явуулаад за тэгээд тэнцээд орж байсан юм аа тийм. Тэгээд яг жүжиг маань 19 онд тэнцээд ороод бид нар нөгөө бэлтгэл ажил эхлээд за зохиолтойгоо танилцаад хувцас ундрынхаа хэмжээгүүд явж ичл карантин корона гараад тэгээд жүжиг маань ерөөхдөө хойшилж за тэгээд сүүл тавигдсан. Тийм түүхтэй шүү. Юу юм бэлээ би нөгөө нэг амьдралынхаа туршид нэгч сөрөг сэтгэл авч үзээгүй байсан бэлээ. Тэгэл нэгч сөрөг дандаа хүн болгоо өө гоё шүү, чи гоё шүү, дэмждэг шүү гэл дандаас гоё үг авсаар байгаад тэрэндээ хүн яг юм даварцсан байт юм шиг лээ. Тэгээ нэг бодлын одоо ингээд хараа сул дорой байсан юм шиг лээ. Тэгээ хүн болгоноос нэг юм хамаардаг би. Заавал нэг гоё гэдгийг тэгж уншиж ингээд амар гоё юм хүнээс хитрхийг хамааралтай шиг санагддаг одоо бодохоор. За тэгээд одоо өөрөө чи хэлдгээр ингээл янз бүрийн ингээл ер нь дандаа худлаа мэдээлэл бичдэг юм байна. Тэгэл ямар ч баримтгүй нотлохоогүй дандаа худлаа мэдээллийг юусэн ингээл ямар ч цензургүй тэгэл сайтууд нь ч гэсэн тавьж ил байдаг тий. Тэгэл яг бүр хуурамч хаяг биш жинхэнэ хүмүүс хүртэл ингээл тавьж ил байдаг. Ямар зоригтой яагаад их тийм би мэдэхгүй. Тэгээд яг тийм дайралтууд анх ирэхэд бол ингээд мэдээж хүн л юм чи нөгөө дандаа гоё юм авсаар агаад тэр чи өөлн, шаналн за тэгээд тэр чин зөвхөн надад биш миний хүүхд рүү дайрч байгаа юм. За тэгэл нэг хэсэг зүгээр нөгөө амар олон юм ирээд ангуут нөгөө сошиал хааж байгаа байхгүй би ингэ тэсгүй штэ. Тэгээд
сэтгэл готролд ороо сошиалга хаасан чинь энэ ингээд баг сошиалга хаагаад одоо баг ингээд багчаа алдахгүйгээ сошиалга хаалаа гэж. Үндэ би өөрийгөө ингээд сэтгэл зүг хамгаалж байгаа байхгүй юу. Тэгэл ер нь нэг тийм хэцүү тэр үедээ бол маш их хэцүү байсан анх удаа. Тэгээд дараа нь хүн ингээд байгаад тахаар боддсон мөлий. За ер нь дандаа хүн сайн хэрэгдэж байх. Хизээч хинч хүнд таалагдахгүй юм. Зүгээр чи өөрөөрөө байгаад өөрийнхөө дотн гоё хүмүүстэй л таалагдах хэрэгтэй юм. Угаасаа чамайг буруугаар харъя гэж байгаа хүн чамайг яаж ч зүв байсан чамайг буруугаар л хар. Нөгөө 6-гийн тоог нөгөө талаас нь 9, нөгөө талаас нь 6 гэдэг шиг хүн болго өөрийн бодолтой. А тэглээгээд би энэ хүнийг үзий ядаад ч юм уу те. Энэ яагаад намайг таалахгүй гэдэг ч юм энэ аяг утгагүй юм бэлээ. Тэгэхээр зүгээр л энэ хорвоо дээр чинь бид нар угаасаа өөрөөр бид нар байж ижил оршин тогтнож байгаа тий. Тэгэхээр энэ юмд одоо бол ингээд тасаад нэг их тийм арай сэтгэл зүйн хувьд хүчтэй болж байгаа гэх юм уу тий хүчтэй болгож байгаа бас баярлаа. Одоо ер нь их тоохоо байсан дөө. Тэгэл ороод хахад одоо ер нь request-ийнхаа мессежийг ер нь уншихаач байсан. Өмнө нь бол өстой бүгдийг нэг бүрчлэн уншдаг байсан. Одоо тэгээд зүгээр л уртхаа би ажиллая гэж явж байна. Тэрдэргүй цаг хугацаа бүгдийг харуулж би заавал өөрийгөө баталж нотлох шаардлагагүй. Гол нь миний дотн хүмүүс надад хамааралтай хүмүүс намайг ойлгож яхад тэгээд л болоо. Юу хийцэн бэ чи? Яаж байгаа юм бэ чи? Уцаа өгч болох уу? Би уцаарч яриаг бүртгөө ярих гэсэн. 3 дахь цохилт гээд OWA Entertainment Nomadia Pictures-ийн хамтарсан уран бүтээл. За OWA Entertainment-ийн 10 жилийн одоо ойд зориулж байгаа энэ уран бүтээлд оролцсон тоглосон байгаа. Ямар ч байсан киноны хувьд бол маш сонирхолтой. Тэгээ анх санал ирэхэд зохиолын уншиж үзээд бүр ингээд нөгөө уйдах завгүй ямар ч ингээд ийм ерөөсөө сатаах завгүйгээр маш сонирхолтой зохиол байсан. Тэгээл бүр юу болоод өнгөрөө гэж итл кино маань баг гэж дууссан. Тэгээд яг кино зохиол уншиж дуусчаад яг зохиолын бичсэн манай ангийн хөлт байдаг. Соёл урлагийн сургуулийн найдгийн Гави багштай нэг ангийн сурагч одоо нэг анги төгссөн 2012 онд. Тэгээд ангийнхаа хөлтөд бүр ингээд алга ташаад баяр хүргэсэн. Ямар гоё зохиол вэ те. Тэгээд одоо ямар ч байсан манай найзын тархинд буусан тэр зохиол одоо дэлгэцнээ яг яаж бийжиж те болохыг одоо л үзмээр энэ үнэхээр их догтлж хүлээж байгаа. Сайн нөгөө тамга төр жүжиг маань тийм Монгол хаан нэртэйгээр ер нь олон улсын төсөл прожект болж явагдаж байгаа. Тэгээд Лондон Англи улсын Лондон хотын Колизеум театрт West End-ийн Колизеум театрт ингээд тоглогдоод 17 удаагийн тоглолтыг хийгээд ирсэн байгаа. За тэгээд жүжиг маань за тэнцээ Сингапурын продюсер үзээд Base Entertainment гэдэг маш том entertainment-ийн захирал үзээд таалагдаад тэгээ анх удаага Монголоос гадны хөрөнгө оруулалттай жүжиг болж ингэж гатгшаа одоо нэг ёсны ингэж зарагдаж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр Сингапурт яг одоо бид нар тоглолтоо хийх гэж байгаа. За тэгээ Сингапур тоглохоос өмнө монголчуудтай бас одоо яг тэгээ Монгол хаан гэдэг хувилбараар нь жүжиг үзүүлэе гэж утсан. За энэ юу гэхээр яг дэлхийн стандартад нийцсэн. За гэрэл, дуу хөгжим, гадны багууд ажилласан байгаа техникийн багууд. За тэгээд хувцас, хунар, за бүхэл зүйлүүд дээр бол баг зэргийн өөрчлөлт орсон. Тэгэхээр энэ хувилбараа бол сая ингээд тоглоод дууссан байгаа. За тэгээд жүжиг орой болгон жүжигтэй байсны сацуугаар бид нар жүжиг маань одоо ингээд 2 баг болж хуваагдаж байгаа. За 2 баг болгоны учир нь нэг нь болохоор англи хэл дээрх баг болж хуваагдаж байгаа. Нэг нь монгол баг болж байгаа. Гэхдээ манай монгол баг бол бас яг адилхан англи монгол аль ч хэлжээр тоглоход бэлэн юм баг байгаа. За мөн дээрээс нь бид нэр ингээд Холливуудаас одоо Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотоос бас 3 юм жүжигчнийг урьж авчираад тэгээд ажиллаж байгаа. Тэгээд миний хувьд болохоор 2 багтаа хоёуланд нь байгаа учраас яг одоо нөгөө өдөр нь сургуультаа хийгээд оройн тоглолтондоо ороод ингээд явж байсан. Тэгээ одоо ер нь бол тэгээ одоо бас л нөгөө англи хэл дээрх сургуультуудаа монгол баг маань хийж байгаа, англи баг маань хийж байгаа. Ер нь аль нь яг англиар тоглоход бэлэн ингээд сургуультуудаа хийж байгаа болохоор бас дахиад л ер нь Сингапур явтлаа завгүй байж байгаа л тэгээл явах юм шиг байна. Би одоо яг энийг ойлгоод байгаа. Одоо ингэ нэг жүжиглэн гэдэг чинь өөрөө мэдээж сургууль сураад те бид нар тодорхой техник сурж байгаа ингэж байгаа. Гэхдээ одоо яг нэг хүний амьдралаар амьдардаг шүү дээ бид нар. Хэрвээ би ийм байсан бол яах вэ гэдэг. Тэгээд жоохон байхдаа тоглож исэн уран бүтээлүүдийг ингэ ботхоор
миний мэдэрч үзээгүй мэдрэмжүүд авих байдаг гэсэн байхгүй. Энэ үед одоо яах байсан бол гэж би өөрийнхөө төсөөллөөр ч юм уу те эсвэл таньдаг хүн тийм ойр дотнод нь тийм болсон бол тэр төсөөллөөр энэ үед хүн ингэж одоо хариу үйлдэл үзүүлдэг юм байна гэдэг ч юм уу. Одоо ингээд 30 гараад ирчингүүд бас өөрийнхөө хэмжээнд ингээ хөрх амьдрал үзээд тэгэл нөгөө гутарч гунж те гомдож хаягдаж ингээл зөндөө юм үзэж байгаа учраас за энэ дээр бол хүн их юм байна те энэ дээр хүн яг би одоо ингээд зарим үед ингээд нөгөө хэцүү үед тулгарна шүү дээ эсвэл амар хуур хурны сэтгэл хөдлөлийн үе ингээд тохиолдонгод яг өөрөөсөө гаргаж байгаа тэр нөгөө сэтгэл хөдлөлөө ингээд хөөе ингээд юм шүү дээ яг ингэж хүнд мэдрэгддэм байх те гэж ингээд бодоод идэг байхгүй. Тэгэхээр тэр болгоо нөгөө туршлага жүжигчин хүн насан туршдаа суралцсан гэдэг шиг насан туршдаа л ингээд бүх юмнаас суралцаж ингэж байдаг байх гэж бодож байна. Ер нь мэрэгжлийн уран бүтээлч аль нь бол ур чадвар аль алинд нь шаардна. Тэгээд манай мэрэгчлж угаасаа нэг үзэгчийн нүдэн дээр ил байдаг. Тэр дээргүй бид нар бүгд мэддэг штэ тийм ингээл мэрэгжлийн бос хүн ч гэсэн энэ нэг муу жүжигчин дээ. Энэ бол сайн жүжигчин. Бүгдээрээ мэддэг. Ягаад тэгэхээр хийж байгаа ажил нь хүний нүдэн дээр ил юм чинь. Тэгэхээр энэ бол нэг тийм гарын хаалга байхгүй. Тийм талбар гэж миний хувьд боддیں۔ Тэгээд аль нь ер нь хэцүү. Тэгээд яг мэрэгжлийн гэдэг утгаараа яг тайзных бол яг мэрэгжлийн урлаг тийм. Одоо кинон дээр ч юм уу тайзан дээр хизээч мэрэгжлийн бос хүн жүжиг тоглолтоггүй тийм. Тэгэхээр илүү их чансаа шаардсан юм мэрэгжлийн амьд урлаг. Надад бүхэл дүр хэцүү байдаг. Ер нь тэгэл ер нь амархан юм гэж байхгүй тийм. Хүний ажлыг нэг гаднаас нь харахаар хүмүүс тэгдэм одоо ингээл чиний ажил амир зүгээр л ингээл ангалцаал инээгэлтэй очоод хэдэн үг цээжлээд гардаг гэж боддог юм шиг л тийм. Яг одоо ингээ ажиллаад ирэхээр таны ажилч хэцүү тийм бидний хийж байгаа бүх ажилд хэцүү зүйлүүд байдаг гой зүйлүүд ч байдаг. Тийм тэгэхээр тэрийгэ чин сэтгэлээсээ өөрөө хүсдэг одоо чаддаг учраас бид нэг тийм хүмүүст амархан харагдуулдаг ч байж бас магадгүй. Тэгэл бүхэл дүр дээр ер нь хэцүү дээ чадахгүй юм зөндөө гарна. Тэгэл манай мэрэгчлч яг одоо нөгөө за одоо яг хийгээ сурчлаа гэл те одоо жишээ нь ингээд хүмүүс амирч жүжигчин гэлтгэр чи нэг уйлтаа гэл амирч чадаа шууд уйлах уу гэл. Тэнгүүд тийм юм байдаггүй. Тэгэл одоо би нэг уйлаа сурчлаа гэл тэгэхэд дараа нь би хаач байсан уйлна гэсэн үг биш байхгүй шууд уйлна. Тэгэхээр чи хүн чинь нөгөө өөрийгөө үнэмшүүлнэ хэрвээ би гэж үнэмшүүлнэ орлуулгын арга хэрэглэн тэгэл ингээл ер нь л байнгын өөрийнхөө сэтгэл зүй бие мах бод те тэгэл тэр чин байнгын юм дулаахан газар ингээл үйл явдал өрнөд авахгүй тэгэл маш их цаг зав маш их золиос гарна ялангуяа эмэгтэй хүн бол тийм ер нь жоохон хатуу санагддаг манай мэрэгчл бас. Гэхдээ өөрөө дуртай болохоор бүр маш гоё миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт жүжигчин мэрэгчлийг сонгосон. Тэгээ багш нартаа бас маш их баярлж явдаг. Би нэг эсрэг төрөлт олж үзмээр байдаг. Тэгэл одоо сая ингээл киноны нөгөө зөвхөн постэр ингээл цацагдчихж байгаа байхгүй манай 3 дахь цогцолт киноны. Тэгэл за ямар дүрд хин тоглосон ингээл таамаглаж байгаа байхгүй. Тэгэл тэгэхэд тэнт тэгж байгаа байхгүй. За дүлгэн бол амьдралдаа охтны хамраас цус гаргаж үзээгүй тийм л дүрд байгаа гэл. Тэгэхээр угаасаа яг тэгж харагддаг болохоор ч тэр юм уу. Эсрэг дүртэл тоглож үзмээр идэв. Ер нь бол Монгол хаан төсөл маань одоо энэ бол Азийн нээлт гэж яригадаад байгаа. Цаашаага маш олон улсууд бол төлөвлөгөөнд жагсаалтанд орсон байгаа. Тэгэхээр сая бид нэр West End-д одоо тоглоод West End Broadway гэдэг бол дэлхийн театрын 2 ноён оргил байгаа. Тэгэхээр энд болохоор за West End бол бид нар дэлхийн аврагт очоод хүчээс орчоод ирсэн юм гэсэн. Одоо болохоор бид нар Broadway буюу зорилго нь одоо яг спортоор ярих юм бол Олимпиад явахаар бэлтгэж байгаа. Тэгээд жүжиг маань ерөнхийдөө сонгогдчихсан байгаа. Тэгээд ихтэй яг сонгогдлоо гэд ард нь маш олон юм ажлууд байгаа учраас тэгээд Монгол хаан жүжигийн төлөвлөгөө бол нэлээд олон жилийн аялын тоглолтын гоё төлөвлөгөө гарсан байгаа. Тэгэхээр энэ ч нэг гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээд мэдээж хувь уран бүтээлээ бол гээд явна гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд танад гоё ярилцах гоё тухтай мэдрэмж өөр амар гоё тухтай мэдрэмжийг надад өглөө. Яг таньдаг найзтайгаа ярьж байгаа юм шиг. Тэгээд мэдээж 9 сарын 27-оос одоо бүх кинотеатруудаар Namadja Pictures болон Ova Entertainment-ийн хамтарсан уран бүтээл 3 дахь цогцолт
уран сайхны кино маань нээлттэй хийх гэж байна. Тэгээд маш сонирхолтой акшн, триллер энэ кино нээлттэй хийх гэж байгаа. Тэгээд бас онцлог нь 90% нь Хятадд зураг авалтаа хийсэн. Тэгээд Хятад уран бүтээлчд бас оролцсон ийм уран бүтээл болж байгаа. Тэгээд та бүхэн маань бас бидний энэ уран бүтээлийг 9 сарын 27-наас бүх кинотеатруудаар хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа.